I get a feeling there's going to be a riot. I don't read the newspapers because they all have ugly prints. За энэ өглөө хөтөлбөртэй хамтдаа байгаа үзэгч та бүхэнд энэ сайхан өглөөний мэндийг дахин хүргэж байна. Тэгээд та бүхэндээ амралтын өдрүүдэд зориулаад аль нэг спортыг сонгож аваад та бүхэндээ танилцуулгыг хүргэдэг. За энэ удаад ирчүүдийн эр зоригийн спорт гэж нэрлэгдээд байгаа олон улсын хэлээр бол одоо дрифтийн спортын талаарх та бүхэнд мэдээллийг хүргэхээр бид бас Black Team та бас залуучуудтайгаа хамтраад энэ удаагийнхны бас спортын булангаа бэлтгэн хүргэх гэж байна. Тэгэхээр Black Team-ийн тэргүүн Тэмүүжтэй бид уулзж байна. За юун төрөнд энэ сайхан өглөөний мэндийг хүргэе. Баярлалаа. Телевиз үзэж байгаа үзэгчтэй бас Black Team-ийн зүгээс энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр дрифтинг спорт гэдэг нь маань Монголдо ер нь одоогийн байдлаар ямар төвшөнд байгаа талаар хэлээд үзэгчдээс тавьчих мэдээлэл өгч байна. Дрифтинг спорт маань 2008 онд анх Монголд үүсгэн байгуулагдсан. Одоо нэг 5 жил болж байна. Дрифтинг спортыг хөгжүүлж байгаа олон клуб залуучууд байдаг. Бид нар нэг хамт олон нэг гэр бүл болж явдаг. Энэ спортыг бид нар хүсэл сонирхлоороо өөрсдийнхээ санхүүжилтээр одоо хүртэл хөгжүүлэх явж байгаа. Олон улсын түвшинд гэдэг юм уу, бусад улс орнуудтай жишээж харьцуулж үзэх юм бол Монголын тамирчдын ур чадвар ер нь аль түвшинд байгаа вэ? Монголын тамирчдын ур чадвар бол миний бодлоор бол дээгүр нь одоо гайгүй гэж ойлгож болно. Бид нар бол ерөнхийдөө интернетээр дрифтийн бичлэг үзэж яаж хийж ийн хэрхэн яаж машинтайгаа ажиллаж ийн талаар суралцдаг. Монгол аль биесээр дрифтийн хичээл заадаг тийм курс суул байдгүй. Тий. Бусад орнуудад бол аль биесээр тийм байдаг гэж байна. Тий, байдаг. Төлбөртэй сургууль машины цаанаас. Одоо яг жолооны курс сууж байгаа юм шиг. Яг жолооны курс сууж байгаа юм шиг. Гэхдээ Монголын залуучууд маань интернетээр үзэж энийг хийдэг тий. Өөртөө багшлал. Өөртөө багшилж тий. Олон улсын бусад улс орнуудаас гэх юм бол одоо Азиас гэдэг юм уу, Европоос, за эсвэл Америкаас ч гэдэг юм уу, аль улс орн ер нь яг дрифтинг спортыг яг төгс утгаар нь гэдэг юм эсвэл одоогийн байдлаар бас илүү их хөгжүүлсэн байдаг болоо. Ер нь таад одоо интернетээс бичлэг харахад аль улсын баг тамирчдын дрифтийг харна. Дрифтинг спорт маань өөрөө Япон улсаас гаралтай 1980-аад оноос үүссэн. Японы одоо тамирчид маань бусад орнуудын тамирчид бас Японы тамирчдаас суралцдаг. Бид нар бас суралцдаг тий. Япон маань өөрөө газар тийм хэмжээнд бол жижиг учраас мушгаа зам ихтэй. Тэр утгаараа дрифтинг спорт үүссэн. Тэгээд автомашины хувьд ч тэр ерөнхийдөө Япон арай илүү төлхөө болов гэж бас одоо тагуулж байна тий. Одоо ихэнх дрифт хийж байгаа машинуудыг харахад бол ихэнх нь Японоос үйлдвэрлэгдсэн машин ба шүү дээ тий. Тий, ер нь ихэнх нь Япон улсаас гаралтай. За тэгээд цэнгэлэгцээ үзэн сууж байгаа залуучууд та бүхэндээ өнөөдрийнхээ спортын танилцуулга болонгаараа дрифтинг спортын талаарх бас товч тодорхой сонирхолтой ойлголтуудыг үзүүлж бааз мөн Black Team-ийн залуучууд маань та бүхэндээ бас их сайхан үзүүлбэрүүдийг үзүүлэх болно. Тэгээд энэ үзүүлбэрүүдийг үзүүлэхээс өмнө ер нь дрифт хийхэд хичнээн элемент байдیں۔ Хичнээн техник байдیں۔ Үндсэн техник гэж бас байх уу. Одоо шил суурин дээрээ шатаах гэдэг юм, суурин дээр ирэх гэдэг юм уу. Гэх мэтлэнгээр яг ангилж байгаа юм хэсэг нь яг юу байх вэ? Японд болохоор 90 градус 180 градус 360 гэл ийм өнцгүүдээр анх хичээлт юм байлээ. Тэр утгаараа л бид нар одоо үзүүлбэрүүдээ үзүүлэндээ. Яг энэ зааж өгөн тий, яг энэ жишгээр тий. За хамгийн ихнийх нь тэгвэл 90 градусын үзүүлбэр зааж өгөө. За тэг 90 градусыг яаж хийдгийг зааж өгөх тий. За тэрийг зааж өгөхөөс өмнө эхлээд дрифт хийхин тулд машин техникийн хувьд аюулгүй байдал гэдэг бүх зүйлүүдийг бас хэрхэн яаж харах хэрэгтэй гэдэг. Тэгээ аливаа спорт бас эрсдэл дагуулж идэг учраас аюулгүй байдлыг бас хангаж иж хийхин зүйтэй болов гэж бодож байна тийм ээ. Мэдээж техник маань өөрөө аюулгүй байдлаа хангасан байх ёстой.
албанаас гуулаад мэдээж хойно хөтлөгчтэй, механик, турбо хөдөлгүүртэй байх хэрэгтэй. Энэ нөхцөлд бол директиг бол утгаар нь хийж штэ тийм ээ. Хийж болно. Мэдээж хойно хөдлөгчтэй дифференциал шойжлагчтай байх хэрэгтэй. За 90 градус хийхэд юу харах уу? Ямар элементүүд хамгийн ихэнд юунд сурах уу? Одоо жишээлбэл машин сайн барьдаг хүн болгоно бас директ хийх гэж оролдож штэ тий. Мэдээж карданы ажиллагаа бол сайн байх хэрэгтэй. Тэгээ өрүүлийн аппарат зөвхөн хэвийн ажилтдаг байх хэрэгтэй. За тэгвэл 90 градусыг хамгийн ихний 90 градус за тэгээ 180 градус 360 градус гэх зэрэгээр бол олон улсын бас төвшингээ тэр дундаа Японы бас хэрэгжилж байгаа сургалтанд явуулаад байгаа жишгээр бол үзэгч таах хүн өнөөдөр бас дрифтийн спортыг бол танилцуулж бас жолооч нартай хандаж бас бяцхан үзүүлбэрүүдийг үзүүлж бас таах хүндээ сонирхолтой болно. За хамгийн ихний 90 градус үзүүлбэрийг Black Team-ийн одоо тамирчдаас хэн үзүүлэх вэ? 90 градусыг бид нар ярилж байгаад нэг хүн гаргана. За яг 90 градусаа хийж байгаа хувцастай тайлбар өгье. Тэгээ. За цэвэрлэгцээ үзэн суугаа өрхөм үзэгчид жолооч таах хүндээ зориулаад дрифтийн урлагийн хамгийн энгийн элемент болох одоо 90 градусын шаргалтыг хийж үзүүллээ шүү дээ тийм ээ. Энэ шаргалтыг хийхэд бол жолоочийн зүгээс ямар үйлдэлүүдийг ямар шат дараалтаар хийх ёстой вэ? За ямар ч гэсэн араа бол 1-р араан дээрээ. Тэгээд хонсоо хазаа нийлээ сайн толтол өгөөд тэгээд хонсоо шидэд. Тэгээд шидэд яг үнцэг гаргалтаа бол яг кардантай л хослуулж байна л та. Яг кардан татчих үед бол хаас нэмж өгөхгүйгээр зүгээр өөр инерц дээр нь кардан татна гэсэн үг. Тий, инерцэн дээр нь ерөнхийдөө кардан. Хазаараа бүсээ аюулаад карданаад зүгцгэх. За та бүхэндээ би дрифтийн спортоор бас хичээлэх гэж багхан зэрэг оролдлоо. Тэгээд өнгөн сая та бүхэндээ Black Team-ийн жолоочийн зааварчилгааны дагуу хийж үзлээ. Ер нь болмоор ч юм шиг санагдаж байна. Ерөнхийдөө бас нэг жоохон зориг бол их шаарддаг юм байна. Машин маань яах болоо цаана байгаа хүн мөрөгч болоо машин мөрөгч болоо гэдэг айдас сандрал бол бас бий болдсон юм байна. Тэгээд ерөнхийдөө бас эр зоригийн спорт гэдэг нь бол эндээс харагдаж байна. Тэгээд ерөнхийдөө дасгал сургалтаа сайн хийгээд машин техникээ сайн хангаад аюулгүй байдлаа сайн хангаад хийх юм бол бас ер нь боломжийн их сайхан спорт. Ер нь ингээ хийсний дараагаар ингээ ягаад чи эр хүний нэг спорт хийсний дараа нэг огшоол нэг сайхан сэтгэл төрөө явчихжээ. Тэгэхээр жолооч нар байна. Дрифтийн урлагийн гайхамшиг бас энд байгаа болоо гэж бодож байна. Одоо та бүхэндээ өргөжлүүлээд 180 градусын дрифтийг хэрхэн яаж хийх вэ гэдэг талаар үзүүлээ. Үзэгч та бүхэндээ бид бас энэ удаад дрифтийн спортын талаар бас тавч тодорхой ойлголтуудыг өгөхөөр энэ удаагийнхаа бас спортынхаа болонг бэлтгэн хүргэж байгаа. Тэгээд дөнгөж сая дрифтийн одоо яг урлагийн спортын элементүүдийн одоо 180 градусын шаргалтыг бол үзүүллээ тийм ээ. Энийг хийхэд одоо яг жолоочийн зүгээс ямар зүйлүүдийг хийх ёстой вэ? Энэ дээр бол кардантайгаа дотгошоо орж байгаа болохоор кардантайгаа зөв харьцах юм бол амархан орно л доо. Ийм жижигхэн тойргон дээр бол яг ингээ том тойргон дээр хийх юм бол хаазараал тэгээд одоо кардантайгаа сайн мэдрэх юм бол тэгээд орж болох хаа. Яг үйлчлэл шат дараалтайгаар нийлэх юм бол одоо хамгийн их тэнцээс хурд хийгээд орж ирлээ. Орж ирэх акшнд төрүүлж кардан хурдаа саах хэрэгтэй л доо. Ер нь тэнд дээр карданаараа хурдаа саагаад яг өнцгөө гаргачихсан тохиолдолд хаацдаад энэ дээр бас гарууч болно. Тий аа. Би бол зүгээр сая бол карданаараа зогсоочлоо л доо. Ер нь сая бол хаазахгүйгээр. Тэгэхээр карданаараа 90 градус зогсож болж байна. Бүр бүтэн эргээд 180 градус зогсож болж байна гэсэн. Ер нь бол тэр бол жолооч уур чадвараас шалтгаалаад зогсооно л доо. Ер нь бол I don't read the newspapers because they all
За 360 градус тийм ээ. Тий. Аха. За 360 градусыг хийгээд одоо хамгийн эхлэх хийх үйлдэл тэгээд дундуур нь хийх үйлдэл одоо яг жолоочийн зүгээс ямар үйлдэл хийх хэрэгтэй? Эхлээд консыг шийднэ. Шийдэж бүксээ аюулна. Тэгээ хаазаараа тойргийнхын диаметрийг барина. Тий. Аха. Зөвхөн хаазаараа л барина гэсэн үг үү? Тэгээ хааз өргөж консо бүр шийдээд авчих юм уу бүр? Шийдээд аваад бүксээ хаяад ирэнгуут нь хаазаараа одоо хинжээгээ тааруулна. Өрүүлээрээ тойргийнхаа диаметрийг тааруулна. Тэгээ жолоодлохоор. Ингээ одоо сая ингээд дунд тавьсан байгаа одоо мод дугуй байгаа шүү дээ. Дугуйг ингээд тойрол ингээ эргэж авах хугацаанд бол консол бүрэн авагдцсан. Хаазаараа л явдаг. Хаазаараа тий нэг аюулцсан бүксийг хаазаараа одоо үргэлжлүүлж өнцгөө өрж явна гэсэн. Өрүүлээрээ өрүүлийнхэн даралтаараа тойргийнхаа хэмжээд дугууруугаа шахах уу холдох уу гэх юм. Яг жигд ингээ бүксээ хайцсан эхлээд ирэнгүүт хаазаа жигд бариад байх юм уу эсвэл хаазаа өгж аваад ч гэдэг юм ингээд тэрийг яаж тохируулах вэ? Нэг хайц өгж аваад л одоо жишээ нь хэмжээ хурдтай байх юм бол хаазаа авах ч юм уу тий. Тэгээд өшөө ойртмоор бол хаазаа нэмэх ч юм уу. Жохон хурдтай байвал хаазаа авах ч юм уу. Тэр хэмжээрээ тааруулна. За ингээд үзэгч та бүхэнд энэ удаад бид спортын танилцуулга болонгаараа дрифти спортыг та бүхэнд хүргэж байгаа. Тэгээд Flag Team-ийн залуус маань та бүхэнд бас ур чадвараа сонирхож 90 градус, 180 градус. За дөнгөж сая одоо Тэмүүчийн 360 градус буюу одоо суурин дээрээ бүтэн эргэлдэх үзүүлбэрийг болоод үзэгч та бүхэндээ үзүүллээ. Өргөжлүүлээд одоо бас сонирхолтой чөлөөт үзүүлбэрээс манай үзэгчдээ сонирхолооч. Ямар үзүүлбэр үзүүлэх вэ? Одоо 2 машин хушуугаа нааж ирэх одоо эргэлтийг үзүүлнэ. 8-ын тоог одоо 2 машин яг хоёулаа зэрэг хийж үзүүлэх тийм үзүүлбэр хэлсэн байна. За Flag Team-ийн залуус маань үзэгч та бүхэндээ дөнгөж сая 360 градус дээр хоёлоо урд үнцэгт нийлүүлж байгаа бас эргэж үзүүлэлээ тийм ээ. Энийг хийхэд ерөнхийдөө яг жолоочийн зүгээс юу анхаарах хэрэгтэй вэ? Энэ дэр үнцгөө сайн анхаарал хоорондоо шахалтаа урд тавьсан юм сайн шахаж явж байгаа. Яг нэг 360 градус эргэдэг элемент гэсэн үг шүү дээ тий. Гол машины хүчийг сайн тохиолж байгаа л хүчийг сайн тохиолоод. Хоёр машин хоорондоо хүрэх гэдэг тохиолдол яах вэ? Тэгэл хойно явж байгаа ч юм уу хурдан хасаал. Суу урт нь бол арай илүү хурд гаргаж жогорч байгаа давчих маягтай. Тий. За ингээд эрхэм үзэгч та бүхэндээ спортын танилцуулга болгоороо энэ удаа дрифти спортын талаар танилцуулгуудыг давчхандаа хүргэлээ. Тэгээд Flag Team-ийн жолооч залуустайгаа хамтраад бас өнөөдөр та бүхэндээ сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлээд за энэ дрифтийг хийхэд бол яах ёстой байдаг вэ гэдэг талаар тавчгаа ойлголтуудыг өглөө. Тэгээд магадгүй дрифтээр хичээлхийг хүсэж байгаа залуучууд мэдээж хэрэг эхлээд зөвлөгөөг нь аваад зөвлөмжийг аваад за тэгээд дрифтер хичээлж байгаа жолооч нараас зөвлөмжийг аваад техникийн аюулгүй байдлыг хангаж аваад хамгийн гол та бүхэн аюул байдлаа хангаж аваад бас хийгээрэй гэдэг хэлээ. Тэгээд хүн болгонд бол хийх спорт бас биш юм аа. Ир зориг шаардсан тодорхой хэмжээний машин барих уран жолоодлагын чадвартай байж бас энийг хийдэг байм байна гэдэг ойлголтыг би авлаа. Тэгээд дөнгөж сая бас жолооч нарынхаа хийж үзүүлсэн жолооч нараасаа зөвлөгөөг авч байгаад хийх гэж үзлээ. Тэгээд миний хувьд бас нэг сайн чадахгүй байх шиг байна. Гэхдээ яг цаашдаа хичээлээд байвал бас боломжийн юм шиг надад бас санагдлаа. За ингээд манай энэ удаагийн спортын танилцуулганд анхаарлаа хандуулсан эрхэм үзэгчид та бүхэндээ баярлалаа. Мөн манай спортын танилцуулганд оролцож бидэнд бас сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлсэн Flag Team-ийн бас дрифт хийдэг жолооч нартаа бас баярлалаа гэдгийг хэлье. Ингээд энэ өглөө хөтөлбөр маань үргэлжлүүлж байна.